Үндэсний агаарын тээвэрлагч Мяд компани Туркийн Медикана эмнэлэгтэй хамтран ажиллана. Турк улсад 17 салбартай Медикана эмнэлгийн хувьд хор тавдрыг генийн түвшинд судалж, зөвхөн тухайн хүнд зориулсан эмчилгээ хийдэг юм байна. Түүнчлэн Медикана эмнэлгийн салбарыг Монгол улсад нээхээр судалж эхэлжээ. Турк улсын эрүүл мэндийн салбар дэлхийд эхний 5-д эрэмблэгддэг. Үүнд Медикана эмнэлгийн хувь нэмэр өндөр. За дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад анагаах ухааны салбар эрчимтэй хөгжиж, сүүлийн үеийн техник технологи нэвтрэхээс гадна өвчтөнд эмнэлгийн орчинд бус 5 оттой зочид буудлын үйлчилгээ үзүүлж, өвчтний сэтгэл зүйг давхар эмчилдэг болжээ. За үүний нэг жишээ бол Турк улсын Медикана эмнэлэг юм. Хор тавдрын эмчилгээг тухайн өвчтний генийн түвшиндэн судлаад зөвхөн тэр хүнд зориулсан тусгай эмчилгээг хийдэг байна. Жишээ нь өвчтөн юунаас болж хор тавдар тусдныг шинжилж их үүсвэрийг нь эмчилдэг гэсэн үг. Өвчтөн бүр зориулсан хавдрын эмчилгээ хийх нь 20 дахин өндөр үр дүнтэй гэж ярьлаа. Hepinizin bildiği gibi өвчтний хавдраас эдийн шинжилгээ аваад маш нарын шинжилгээ хийж хавдар хизээ яаж үүссэн байна, цаашаа хэрхэн томорсон гэх мэт бүхий л мэдээллийг гаргаж аваад тухайн хүнд зориулсан эмчилгээг нь баталдаг. Манай эмнэлэгт хавдрын эмчилгээний 4, хавдрын генетикийн судлаач 6 эмч ажилладаг. Хавдартай хүний генийн хариуг эдгээр эмч нартайгаа хурал хийж тухайн өвчтний хавдар молекулын түвшинд юу байна вэ гэдгийг ярилцаж тухайн хүнд зориулсан эмчилгээг гаргадаг. Үр дүнгийн хувьд бахархалтайгаар хэлэхэд 20 дахин илүү амжилттай байгаа. Медикана эмнэлэг Англид салбараа нээсэн бол Босны Герман улсад салбараа нээхээр ажиллаж байна. Медикана эмнэлгийг дэлхийн өнцөг булан бүрээс өвчтнүүд зорж ирдэг. Гэхдээ монголчуудад хамгийн хямд үнийг санал болгодог байна. Түүнчлэн Монгол улсад салбараа нээх саналаа эрүүл мэндийн сайд мөнх сайхан тавьжээ. Салбар нээхийн тулд багтаа 5 жил шаардлагатай. За хэрвээ Медикана эмнэлэг салбараа нээвэл Монголд эмчлэгдэх боломжгүй 22 төрлийн өвчнийг тус эмнэлгийн салбар эмчлэх бүрэн боломжтой гэлээ. Bir ülkede hastane açmak için Эрүүл мэндийн сайд мөнх сайхан манай эмнэлгийнхнийг Монгол улсад урьсан. Бид 100 очих төлөвлөгөөтэй байгаа. Энэ уулзалтаар эмнэлэг нээх талаар наривчлан ярилцаад тухайн үедээ шийднэ гэж найдаж байна. Ихэнх улс гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд таатай нөхцөл санал болгодог. Тухайлбал эмнэлэг барих газар олгох, эмнэлэг тэр чигээрээ бэлэн байна. Та бүхэн эмчээ аваад ир гэдэг ч юм уу. Орон бүхэн таатай нөхцөл санал болгодог. Монгол дахь хөрөнгө оруулалтыг хийхин тулд Монгол талаас бас том хөрөнгө оруулагч байхыг хүсэж байгаа. tedavileri tamamen kendisi karşılar. Медикана эмнэлэгт өдөрт 2000 хагалгаа хийдэг. Үүний 50-60% нь роботоор хийдэг байна. За Турк улсын Медикана эмнэлэг энэ хэмжээнд хүрэхийн тулд 50 жил зарцуулж, сүүлийн 30 гаруй жил төрн эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж бүх талаар дэмжижээ. Үр дүндэн Турк улс анагаахын салбартаа дэлхийд тэргүүлэгч улс судалж чадсан байна. За эмнэлэгт өвчтнийг эдгэхээс гадна 5 дахь үзүүлдэг орчин болж хөгжиж байгаа юм а. Тус эмнэлэгт ямар ч өвчтөн сахиур эмчлэгч эмчтэйгээ ирэх боломжтой. Энэ нь өрөөний төлбөр эмчилгээний үндэ багтсан байна. За хүмүүсийг эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн гэхээс илүү 5 оттой зочид буудалд амарч хүнд өвчнөө бүрэн эмчлүүлээд явах сэтгэгдэл төрүүлэхийн тулд олон улсын зочид буудлын шаардлагыг Туркийн Медикана эмнэлэг бүр хангажээ.